Шинэ зүйлийг хийж өнөөдөр дахин шинэ өгөөж эзний амьд өгөөд хамтдаа зүйлсээ хамтдаа байлтраад эзний үгнээс сонсцгаая. Эзэн бурхан таныг амрахыг шинэ өгөөж талархаж байна. Таны өгөөгийг дүнээр уншаад аимсус үгний чиглэл зааж ойлгох болтугай. Таны үгнээс чигсэж байна. Туслаараа Есүсийн нэрээр төвлөрч байна. Бид өнөөдөр Лук номны 2 дугаар бүлгээс уншия. Лук номны 2 дугаар бүлгийн 22-оос 32 дугаар ишлэл би эндээс уншаа. Цэвэр шиг өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд түүнийг эзэн дөрөхөөр Иерусалимд очив. Энэ нь хэврийг анхлан нэгж ууган эр гүйцэтэн бүхэн эзэнд ариун гэж дуудах болно гэж эзний хууль бичигдсэний дагуу юм. Ингэхдээ эзний хууль 2 гүйц эсвэл 2 өсвөр багтаа гэсний дагуу дахил өгөхийн тулд иржээ. Үзэгтэн Иерусалимд Симон гэж зөв сүсэх хүн байна. Тэр хүн Израилийн тайлбарлыг үлээж байсан бөгөөд түүний дээр ариун сүнс байлаа. Эзэн Христийг үзэхээс нааш өөрийг нь өгөхгүй хэмээн ариун сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр сүнс нь хөтлөгцөөр сүндэв. Хүү Есүсийн төлөө хуулийн ёслол үлдэхээр эцэг ихэн түүнийг сүнд очихгүй. Симон Есүсийг гад дээр авч Бурхныг магтаад эзэнтэй үгийнхээ дагуу зарц манаага амар тайван явуулдаг. Нүд минь таны явдлыг хадлаа. Та үүнийг бүх ард олонний өмнө бичсэн билээ. Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл таны ард түмэн Израилийн алдар нь болоо гэжээ. Иесус Христийг төрсний дараа ээж нь цэвэршдэг нь хугацаанд дуусаад тэгээд Иерусалимд ирээд дахил өргөхөөр иржээ. Левит номон дээр цэвэрлэлтийн дахил өргөх тухай бичгтээ. Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудын дуусмагт тэрээр шатаар дахил 1-3 өвлийн дахил өсвөр тагтааг эсвэл гүйцэн уулзалтын байхны үүдэн дахиж очих ёстой гэж бичигдсэн байдаг. Үүний дагуу ээж нь 2 тагтаа аваад иржээ. Левит 5:11 дээр хэрв тэр хүн гүйцэн эсвэл 2 өсвөр тагтаа авчиж чадахгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн өргөлдөө Ефагийн 11 сайн гурлыг нүглийн дахил болгон авч гараад энэ нүглийн дахил учраас түүн дээр тос асгаж болохгүй нүгэл тавьж болохгүй гэж бичсэн байна. Тэгэхээр Иесус Христийн эцэг гэх нь дахил өргөх хураг байхгүй учраас тагтаа аваад ирээд өргөж. Тэнгэр газрыг бүтээсэн бүх зүйлийг бүтээсэн бүгдийн эзэн болсон Орхон хүний төрөлхтөө ингэж даруухан ядуу айлд хүн болоод бидний төлөө ирснийг эндээс харж. Орхон өөрийнхөө ирэх мэт өөрийнхөө хүч чад өөрийнхөө агуу орхио жирийн нэгэн ядарсан гэрүүл даруусаад ирснийг эндээс харж байна. Харин ингэж ирсэн бурхантай уулзсан Симон гэдэг зөвхт сүсэг хүний тухай бидний хэсгээс онцгойлон хармаар байна. Иерусалимд Симон гэдэг зөвхт сүсэг хүн байсан гэж. Тэр бүр Израилийн тайлбарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр ариун сүнс байлаа гэсэн. Мөн эзэн Христийг үзэхээс нааш өөрийг өгөхгүй хэмээн ариун сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр сүнс нь хөтлөгцөөр сүнд ирсэн гэж. Аав ээжээр нь хуулийн ёслол үлдэхээр ирэхэд сүндээр ирэх үед нь Симон Иесусыг хараад таньсан байна. Тэгээд түүний гар дээр өргөд Бурхныг магтсан. Тэгээ намайг амар тайван явуулдаг. Учир нь нүд минь таны авралыг хадлаа гэж хэлсэн байна. Ийм их дуу болсон байна. Хүн ярьж байгаа зүйлийг эцэг хэн бас гайхаад байсан.
Харин Симон ямар хүн байсан? Тэр Бурханд итгэдэг хүн байсан. Тэр Бурханы өмнө зүгт хүн байж. Түүний дээр ариун сүнс байсан. Харин тэр ариун сүнс түүнд Бурханы хэрэглийг илэрхийлээд дээр нь ариун сүнсэнд хөтлөгдөн сүнгээ дэвшсэн байна. Иесус Христтэй уулзсан хүмүүс, Иесус Христэд аврагдсан, Иесус Христэд итгэсэн хүмүүс ариун сүнсээр дүүрдэг юм. Ариун сүнсийг Бурхан Библиэр хамаг болон өгсөн гэж Эфес номонд бичсэн. Тэр ариун сүнстэй хүн бол ариун сүнсээр хөтлөгддөг юм. Ариун сүнсээр хөтлөгдсөн хүмүүс эзний үгийг дагаж эзэнтэй уулзаар байдаг юм. Өнөөдөр бид Бурхантай хэрхэн яаж уулзах вэ? Итгэлийн сонсгон Христийг үгүйсгэж байна. Бид итгэхийн тулд Бурханы үгийг унших хэрэгтэй болж байна. Бурханы үгийг бас сонсох хэрэгтэй болж байна. Бид Библийг унших, эзний ариун сүнс бидэнд өөрийгөө бичлэх юм. Харин бид ариун сүнсээр дүүрсэн байвал түүний сүнсээр ариун сүнсээр хөтлөгдөх учиртай юм. Өнөөдөр та бид Иесус Христтэй уулзсан бол Иесус Христийн сүнсээр урддуулан өнөөдрийг амьдрах ёстой юм. Иесус Христэд итгэсэн хүмүүс Бурханы үгийг дагаж түүнийг сонсож тэр үгийн дагуу гин нүглээс зайлж уцрагаас хол байж ариун сүнсээр хөтлөгдөн сайн үйлсийг хийж Бурханы сайн мэдээг бас тунхагласаар байх ёстой юм. Харин Иесус Христэд итгэдэг бас Иесусыг мэдгүй хүмүүс бид энэ тухай ярих хэрэгтэй. Жинхэнэ аврагч бол бидний харах зүг уулзах ёстой Иесус Христ юм аа гэдгийг биднэрт дамжуулах хэрэгтэй байна. Бидний иргэн тойронд өнөөдөр энэ дэлхийг, энэ бузар мод дэлхийг үнээр айн зүрхшмэ бэлтгэн зүйлүүд бидний амьдрал иргэн тойронд болсоор л энэ Бурханы мэдхгүй хүмүүс ийм зүйлийг роосонсон гэх хийсэглээ. Харин бид эзний үг гимжиж эзэн нүглээ улааж аврагдах хүмүүсийн төлөө бид амьдрах зорилготой юм. Тийм учраас бид өнөөдрөөс сайн дэх ярьцгаая. Нэг гинтэн эзний үг гимшиг тэмдэглэсний тулд баяр болдог таард мэднэ. Бидний иргэн тойронд хайртай хүмүүс маань ч гэсэн нүгэл дотор Бурханыг мэдхгүйгээс болоод бузар бүлэглэлтэй дотор зовж амьдарч байна. Бүгдээрээ сайн дэх ярьцгаая. Иесус Христ чиний агуу Бурхан өөрөө бүгдийг шийдэж болох ч гэсэн даруусаад энэ дэлхийд ирж бидний нүглийг уншсан юм. Сайн дэх ярьцгаая. Хамтдаа залбирая. Эзэн танд баярлалаа. Өнөөдөр таны тухай уншлаа. Агуу Бурхан бүтээлч Бурхантай ямар даруй болоод хамгийн даруй болоод хамгийн ядуу болоод энэ дэлхийд өөрийгөө дордуулгаад ирсэнд баярлалаа. Бид нарыг аврахаар ирсэн таныг магтаж байна. Таны сүнсээр хөтлөгдсөн таны үгэнд итгэгч хүмүүс тантай уулзаад ингээд авралыг хадгалах шиг энэ авралын сайн мэдээг бидэнд ярих хүчийг өөрөө гэж бодож байна. Өнөөдөр бид нэг хүнд ч гэсэн авралын сайн мэдээ ярих зориг боломжийг өгөөрэй гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Өнөөдөр та хүрчсэн нэг хүнд ч гэсэн сайн мэдээ Есүсийн авралын тухай хэлж өгөөрэй.